Оюун гэрлээ. Өнөөдөр битээр ингээд бүр илүү танилцсан. Битээрийг танилцсны энэ арга хэлбэрээр одооны хүмүүс маань чамтай танилцсан залуучууд маань ер нь танилцахыг хүссэн хүмүүс маань. Урд нь бол одоо оюун гэрэл гэдэг хүндэл байлаа. Гэтэл одоо овг хэрэгтэй. Батнасангийн оюун гэрэл. Батнасангийн оюун гэрэл. Танаа авч одоо хаана ажиллаж байсан хүн бэ? Тий, манай ер нь би Ховд аймгийнх. Ховдынх юм уу? Загчин. За. Тэгээ манай Ховд аймгийн барилга трест гэж дээр үед байсан да. Тэгээ ер нь барилгын салбарт насаараа ажилласан л хүн одоо 80 настай. Сайхан хөшин байна да. Барилгын салбарын яг чухам аль чиглэлд нь ах вэ? Тэгэл мужаан хийхээс ахуулаад ер нь баг хамгийн сүүлд нь ярам нэгтэл одоо юу ч хийсэн те. Маш олон юм хийчихсэн. Тэр үеийн мужаан тийм хүмүүс чинь ер нь бол нөгөө хөрхий өсто модон анжсаа хийж исэн хүмүүс шүү дээ, тийм ээ? Манай ач одоо гэрийнхаа бүх тавилгыг л хийждэг байсан шүү дээ. Яасан сайхан уурын. Урмын нөгөө сервант гээл дээр үед чинь байдаг байсан шүү дээ, тэгээ тэрийг чинь ингээл яг л хийждэг байсан те. За одоо би чамаа нэг юм их сайн таних юм аа. Тэр юу гэхээр эмэгтэйчүүдийн талаар одоо эмэгтэйчүүдийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга тийм ээ. Тий. Монголын бүх эмэгтэйчүүдийг даргалахад ер нь ямар байна? Тий, яг бүх эмэгтэйчүүдийн даргач бол бас биш л юм л да. Ер нь бол Монголын эмэгтэйчүүдтэй холбоо 90 оноос өмнө төр олон нийтийн статустай байсан. Одоогоор бол баг яам тийм статустай байсан юм билээ. Тэгээд тэр үед бол өстой бүх эмэгтэйчүүдийн дарга байсан. Одоо бол Монголын эмэгтэйчүүдтэй холбоо чинь төрийн бас байгууллага. Ерөнхийдөө сүүлийн 30 жил 90 оноос хойш сүүлийн 30 жил төрийн бас байгууллагын одоо ийм статустай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр үндсэндээ Монголд 22 мянган төрийн бас байгууллага байдаг. Тэрний нэг нь гэж ойлгож байна. Эмэгтэйчүүдийн чиглэлээр. Эмэгтэйчүүдийн. Тэгэхээр яг манайх ч 21 аймаг бүх суманд салбар зөвлөлтөө, нийслэлийн 9 дүүрэгтэй салбар зөвлөлтөө дэрэгдэн бас байгууллагуудын одоо жишээ нь хэлчийн эмэгтэйчүүдтэй холбооч гэдэг юм уу те Эрдэнэ төлөвлөрийн эмэгтэйчүүдтэй холбоо гэдэг ингээд томоохон бас байгууллагууд дээр эмэгтэйчүүдийн зөвлөлүүд байдаг. Дээр нэг 47 одоо төрийн бас байгууллага манай гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулдаг тий. Тэгэхээр яг энэ бол нөгөө сайн дурын байгууллага учраас зарим нэг эмэгтэйчүүд одоо юу гэдэг би энд надад хамааралгүй гэвэл нэг асуудал тэр бол хамаагүй тий. Зарим нь бол эмэгтэйчтэй холбоо бол одоо тий бидний бас төлөө ажилтдаг байгууллага учраас бидэнд бас хамаатаа гэдэг. Тэгэхээр тэрийг яг юм гишүүнчлэлгээд бүртгэгдсэн хатуу юм бол байдаггүй. Би амьдралынхаа 30 жилийг социализмд өнгөрөөсөн. Сүүлчийн 30 жилийг одоо ардчлалын 30 жил. Миний амьдрал хоёр хуваагдсан. Эхний хэсэгт нь би нэг эмэгтэйчүүдийн дарга хүмүүсийг бинээс хичээлж ордог байсан. Янжмаагаа байсан уу? Ер нь тий, яг анхны дарга бол зохиолч Нацаг Доржийн гэргийн Пагамд улам гэж юм. Пагамд уламгаа байсан юм. Байсан. Хэдэн он юм бэ тэр? Ер нь бол яг ардын хувьсгал 21 онд ялсны дараа 22 онд намын дэрэгдэх эмэгтэйчүүдийн хилтэс гэж байгуулж ирсэн байлээ. Тэр хилцээний дараагаар янжмаагаа байж исэн. Одоо жанжны гэргийн. Тэгээд 24 онд тухайд бол яг Монголын эмэгтэйчүүд чинь өөрөө нөгөө богтлогддог байсан. Үндсэндээ эд барааг одоо зардаг 10 цэнгийн алтан юм бүгээр аав ээж нөхчлөө гэдэлдэг ч тийм. Тэгэхээр нөгөө богтлдог байсан. Дээр нь одоо хот эмэгтэйчүүд бичиг үсэг сурна гэдэг бол хоттой хонь руу чонд арьсантай адил гэж үздэг байсан тийм. Үндсэндээ эмэгтэйчүүдийн эрх чөлөөний асуудал бол асар хүнд байсан. Тэр үед одоо энэ анхны үндсэн хуулиараа янжмаагаа болон одоо Пагамд улам дарга энэ бүсгүүчүүдийг боловсруулах тасаг гэж нэртэй байгуулад анхны үндсэн хуулиараа эмэгтэйчүүд бол одоо сонгогдох эрхтэй эрчүүдтэй адил одоо тийм эрхтэй байх ёстой. Дээр нь бичиг үсэг ажиллахын сурмаар байна. Бас одоо бохлох хэсэг хална гэж. Тэгэхээр энэ тусгаар тогтнолтоо нас чадсан Монголын эмэгтэйчүүдтэй холбоо. Тий, харин би тэгж тэгээд асууад байна. Тэгэхээр одоо эмэгтэйчүүдтэй холбоо олон байна одоо. Тий, маш олон байна. Маш олон байна. Тэгэхээр тэрний нэг адилхан шүү дээ. Боловч та нарын нэг туулж түүхэнд бичигдэх нэг зам л байна да. Тий. Тэгэхээр энэний дараа надад тэр Пагамд улмгын тэр үеийн дарга байсан үеийн тэр хүүхнүүдийн байр байдал хийж тэр улс орондоо оруулж исэн нэг чин сэтгэл чин зүтгэл байна. Тэр үед ч одоо бас хэцүү байсан шүү дээ. Анхны үндсэн хуулиар ер нь бол яг 1917 онд энэ дайн улс анх эмэгтэйчүүдээ сонгох эрхийг баталгаажуулж ирсэн юм билээ. 22 онд бол Америк улс
Аз ТV анхны эмэгтэйчүүдийн байгууллага, Монголын эмэгтэйчүүд холбоо. Тэгэхээр магадгүй тэр анхны үндсэн хуулиар одоо бидний сонгох эрхийг баталгаажуулаагүй байсан бол өнөөдөр Монголын эмэгтэйчүүд ямар төвшөнд байх байсан бол тий магадгүй тэр үед бичиг үсэг сураагүй байсан бол бас энэ эмэгтэйчүүдийн боловсролын асуудал хаана хүрэх байсан бол гэдэг ингээд олон зүйл биелдэ. Тэгэхээр Монголын эмэгтэйчүүдийн холбооны хувьд бол ерөнхийдөө Монголын ард түмний энэ бичиг үсэг сурахад Монголын эмэгтэйчүүдийн одоо энэ байгууллага түүхэн үүрэг гүйцэтгсэн. Энэгээр өөрөө дараагаар нь ажиллаж байгаа. Одоо. Тий, би нэг жил одоо нэг 4 сар гарсан болж байна ажил. Жил 4 сар болж байна. За одоо хоёулаа эмэгтэйчүүдийн холбоогоо орхиод эмэгтэй хүний тухай ярилцъя гэж бодож байна. Энэ эмэгтэй хүний тухай би их сайхан сэтгэлтэй түүхэнд байгаа тэр эмэгтэйчүүдийн тухай одоо мэдээллүүдийг уншаад би бол одоо Монгол эхээс төрснөөрөө бахархдаг л да. Ер нь та нар энэ Аз дотроо тэр үеийн ер нь дэлхийн эмэгтэйчүүд дотроо ер нь гэр бүл дотроо ер нь улс нийгэмд илийдгүй том байр суурь эзэлдэг бол та. Өтөр хордын бичснийг харуул. Ер нь бол яг эмэгтэйчүүдийн асуудал бол нийгмийн асуудал гэдэг. Эрэгтэйчүүдийн асуудал бол эрэгтэйчүүдийн л асуудал тийм. Эмэгтэйчүүдийн асуудал бол одоо нэг хүний асуудал биш, нэг улсын ч асуудал биш, нийт хүн төрөлхтний асуудал юм а гэж одоо ярьдаг. Тэгэл энэ дэлхийн нийтийн доктортой хөгжлийн зорилт ч гэсэн одоо энэ эмэгтэйчүүдийг бас шийдвэр гаргах төвшөнд 50% болох юм бол энэ дэлхийд одоо нөгөө ядуурл те ажилгүйдэл хүч хэрхийлэл гэдэг олон зүйл бас цэгцрэх юм а гэдэг нэг юм агуулгатай явж байгаа. Ер нь бол яг Монгол эмэгтэйчүүдийн хувьд ярихад их хаадын үе гэж одоо нөгөө эзэн Чингис хааны үед бол энэ хаттын тухай маш одоо сайхан юм түүхүүд байдаг. Ер нь Монголын төрд нэг 34 одоо хатны тухай яригддаг байхгүй. Тэрний 17 нь бол Алтуургийн одоо энэ хаттын тухай онон мөрний сав хөвөөгөр амьдарч исэн гэд мэдээж далунгоогоос ахуулаад одоо үл үйж бүрт үжин гээл те цохолтой хатан мантхуацсан гээл ингээл маш олон хаттын тухай байдаг. Тэгээ ер нь Монгол хаттын асуудал гэдэг инхээр нэг юм домог гэх юм уу түүх байдгийн байлээ л те. Энэ Монгол гэдэг энэ 500-600 мянган хүнтэй энэ улс те яагаад энэ дэлхийг байлдан дагуулад байгаа юм бэ? Очоод ер нь нэг энэ мэдээд иргэж Монгол руу тагнуул явуулсан байгаа юм. За нөгөөх нь мэдээж ирээд ингээд Монголд амьдарч байгаад буцаж очоод энэ улс чинь одоо хатта төрийн хэрэгт оролцуулд юм байна. Монгол хаан ухаан хатуу ухаан гэж энэ ухаан тийм энэ ухаан дээр Монголын төр явд юм байна. Тийм учраас энэ хатта төрийн хэрэгт оролцуулж байгаа нь өөрөө энэ те асуудлыг маш олон одоо зөв шийдэл хүрэхэд их тус нэмэр болдог юм байна гэж ийм хэлсэн байдаг. Тэгэхээр яг одоо бол тэр үед одоо жишээ нь одоо бидний яриад байгаа нөгөө гендерийн асуудал шүү дээ. Тэр үед байсан байгаа. Манайхан бол яг гендер гэхээр одоо ингээд нэг юм шинжлэх ухааны хэллэгээр ч юм уу гендер тэгшэрхийн тухай асуудал гэж ярихаар нэг юм одоо юу гэдэг эрчүүдтэй барьцаад байгаа эмэгтэйчүүдийн асуудал юм шиг те эсвэл нэг юм дарга болох гээд байгаа нэг хэдэн хүүхний асуудал юм шиг хараад байдаг боловч үгүй юм аа. Уул нь бол гендер ч юм уу энэ тэгшэрхийн тухай ойлголт ер нь бол би зүгээр хувь хүний зүгээсээ нөгөө тэнцвэртэй байдлын тухай асуудал гэж боддог байхгүй юу? Тэр нь яг хэрэг дээр уучлаа миний чинь тасалж. Ирчүүд бид бол та нарыг маш их хүндэгдэж шүү дээ. Тийм мэдээ. Яг нүүрэн дээрээ л жоохон тодроод идэг болохоос ш эдэн төгрөг зөөлөж гэсэн чинь авахгаас асуугаадах гэж шүү дээ. Тэгээд бодтой ямар ч үсэн эдийн засгийн эрхчлөө байхгүй байгаа байхгүй. Ер нь бол яг эмэгтэй хүний асуудал гэхээр нөгөө нийгмийн асуудал гэдэг юм те. Одоо монголчуудын ярьдаг үг гэдэг чинь нөгөө эрийнхэн нэрээр орж эхнэрийнхэн нэрээр гардгаа гэж те. Тэр айл одоо мегмрих гэдэг жишээ нь айл тийм ээ. Сайн сайхан нэртэй явах нь тэр эхнэрийн асуудал болчиход байгаа байхгүй юу? Магадгүй эхнэр одоо манай мөнхөөгөө ярьдیں۔ Буруу хараад хэвтчихвэл одоо яах юм ямар ч зочио орж ирээд ямар сайхан айл байла. Эхнэр нь уурлаад буруу хараа хэвтчихвэл тэр айл тийм л байдалтай байдаг те. Гэтэл юу ч үгүй мөртлөө зочноо ороод ирэхэд инээж ухтаад байгаа зүйлээрээ дайлаад гаргахад тэр айлын нэр хүнд тэр айлыг тодорхойлох хүмүүсийн өнцөг бас ямар бодолтой байх вүлээ гэдэг те. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүдийн энэ гэр бүлд үүрэг оролцоог бол бараг 70-80% байдаг. Эмэгтэйчүүдийн асуудал ярихаар уул нь бол яг эмэгтэйчүүдийн асуудлыг хүмүүс нөгөө эмэгтэйчүүдийн асуудал гэж бити хардаг байгаасаа энэ бол нийгмийн асуудал юм а гэж хардаг болмоор байгаа. Өөрөө фэйсбүүк дээр тэр тухай бичсэн үү? Эмэгтэйчүүдийн асуудал бол нийгмийн асуудал юм аа. Одоо маш мундаг үг ба штэ. Тэгэхээр би тантай танилцахын тулд хүмүүстэй зүг танилцахын тулд өөрийн шиг фэйсбүүк рүү оръё. Тэгээ. За мэдээж хэрэг олон түмний өмнө ажилладаг, олон нийтийн төлөө ажилладаг хүний хувьд бол фэйсбүүк нээхэд бол
Юр татгалзах юм байхгүй байх гэж бодож байна. За тэгээ одоо өөрийн чинь Facebook-ийн social media руу ороход бол бүх юм нээлттэй. Нээлттэй Нууц хаах юм байхгүй. Тэр чинь нийгмийн сүлжээнд нуух шаардлагагүй зүйлүүдэд тавьж байгаа шүү дээ мэдээж те. Тэгээ нуух санамдгүй нуусна юу хамаагүй юм хийснээс болоод бас энэ тэнд тавчруулаас юмнууд гарч Би ирдэг. Facebook дээр өөрийнхөө Facebook дээр би гэр бүлийнхаа зураг оруулдаггүй ерөөсөө. Зөв. Тий, яа хүүхдийнхаа зураг, нөхрийнхаа зураг ч юм уу те. Димип гэж боддог. Мэдээж яг технологи бид нарт олон сайхан зүйл авчирж байгаа ч гэсэн бас эрсдэл Тийш үү. олон асуудлыг дагуулж байгаа. Ялангуяа нийгмийн сүлжээн дээр. За ингээд орлоо. Орсон чинь Орсон чинь энэ юу хүмүүс байна вэ? Энэ Юу юм бэ? маск. Маск хийж байгаа юм уу? Хүүхнүүд үү? Тий. Өө яасан сайхан. Энэ манай эмэгтэйчтэй холбоо энэ коронавирус гарсантай холбогдуулаад улсын хэмжээнд нэг 60,000 маск оёод гэртээ оёж байгаа шүү дээ. 60,000 тий. Тэрийг нэг 10,000-ыг эрүүл мэндийн яамд бид нар хүлээлгэж өгсөн. Бусдыг нь бол аймаг орнуудын одоо онцгой байдлын хилтэс цагдаа, эрүүл мэндийн газрууд гээд аймаг өөр өөрийг л өгсөн л дөө. Тэгээд дээр нь бас сая одоо энэ Солонгост байгаа монголчуудаа зориулаад бид нар 10,000 маск явуулсан. Тэгээд энэ Сөүлд байгаа хүмүүс. Сөүл байгаа эмэгтэйчүүдийн холбооны манай хүмүүс ингээ маска тарааж байгаа. Ер нь бол Сөүлд Солонгост нэг 50 гаруй мянган монгол байдаг. Тэрний 30 гаруй мянган эмэгтэйчүүд, 3,000 орчим хүүхэд байна. Тэ? Тэгээ 2,500 одоо Солонгосын бэр болсон эмэгтэйчүүд байна. Нэг 150 гаруй Солонгосын хүргэн болсон залуучууд байна гэдэг. Тэгээ нэг 20 мянган монголчууд ерөөхдөө хараар ажиллаж амьдардаг гэсэн юм тоо байдаг. Тэгээ коронавирусын үед нөгөө маскны хомсдол гараад тэгээд Сөүлд ялангуяа энэ хууль бусаар ажиллаж амьдарч байгаа хүмүүс ерөөсөө маск өгөхгүй байгаа юм билээ. Гадны иргэдэд ч гэсэн олдсон Энэ саяхан би Facebook дээр харсан нэг гадны хоёр оюутан байсан юм л да. 2 3 4 амьдардаг одоо 20-нд орцсон. Тэгсэн чинь Монгол охин хоол хийсэн юм байна. Яг харж яхад нь хоол хийгээд халуун хоол аягалж өгөөд тэгсэн чинь нэг оюутан ээж минь санаанд орчлоо гэдэг үйлсэн юм байна. Тэглгүй яах вэ? Хүний нутагт хэцүү ш. Гэтэл Монгол эмэгтэй хүн бол юугаар ч жижигхэн хоол хийгээд чинь тэд нар чинь нөгөө бэлэн хоолнд сурцсан. Хоол хийж мэддэг үү? Тэгээ ээж минь надад хоол хийж өгдөг гэсэн чинь тэгээ үйлж ийн гэсэн. Тэгэхээр манай эмэгтэйчүүд ийм эрэмгий тэр Waterford-ийн номон дээр маш гоё бичигдсэн байд. Ер нь баг энэ эзэнт гүрний чинь бэрүүд нь октод нь авч яваад байгаа юм шүү. Нөгөөдөл нь тэгэл морин дийл дээр л явдаг нөхдүүд юм шиг байна шүү. Одоо ч гэсэн өдөө тийм ш тийм ээ. Тэглгүй яах вэ? Тий. Тэгээ нэг юм маск өгсөн тарааж байгаа мэдээ байгаа. Энд одоо хингуй байна. Манай мөнхөд дарга. Мөнхөд дарга байна. Мөнхөд даргын Facebook руу. Мөн сайхан шүү. Гайхалтай Чи ихэд дамжаад ингээ ороод мөнхөд даргатай улам юу ойртой тий. Мөнхөд даргын энэ нэг байж байгаа нам энэ өстой нөгөө Монгол хатад гэдэг нь ийм байдаг ах. Тийм, бүр гайхалтай эмэгтэй шүү дээ. Ер нь бид нар айгүй их үлгэрлэл авах хэрэгтэй тий. Монголын гэр бүлийн төлөө, их хүүхдийн эрүүл мэндийн төлөө одоо бүх насаал зориулж байгаа ийм л эмэгтэй. Одоо манай мөнхөд даргач одоо ч ажилласаар байгаа шүү дээ тий. Гал голомт үндэсний хөдөлгөөн гэдэг Монголын эмэгтэйчүүд холбооны хүндэт ерөнхийлөгч болсон. Хүндэт ерөнхийлөгч тий. Би нэг хүнээс их хайдаг. Гэр бүлийнхээ хүнээс их хайдаг. Тэглээ тий. Ягаад гэхээр нэг цэгц журамтай шудраг хүн хажууд байх шиг хэцүү юм байна. За ихийн сэтгэл тэр Солонгост хийн сэтгэл явсан байна гэд. Би за ингээд нэг дуустгүй яриа гэд нэвтрүүлэгт орж исэн юм байна. За тийм байна. Энэ юу ногоо барьсан. Энэ манай Завхан аймгийн эмэгтэйчдийн зүйлийн дарга байна. Өөрөө юм хүлэмжтэй. Тэгээ өөрөө яг өөрөө ийм хүлэмжиндээ энэ өгөрцийн тариад уулаад тэгээ энийг бас яадаг яг органик юм хүмүүсийг бизнес хийдэг. Энэ бүхэн юм шиг бас л нөгөө маскны ил зургууд яваад. Сүүлийн үед нөгөө корона гарснаас хойш энэ ихэнх сүүлийн үеийн постууд дандаа маскнууд байгаа. Тийм байна. Энд юу хийж байна? За энэ ингэсэн улс төрийн намуудад Монголын эмэгтэйчүүдтэй холбоо мөрийн хөтөлбөрт нь одоо их хурлын сонгуульд очиж холбогдуулаад бид нар мөрийн хөтөлбөрт санал өгсөн. Монгол ардын нам, ардчилсан нам, хувьсгалт нам, шин эвсэл гэдэг энэ улс төрийн намуудад энэ мөрийн хөтөлбөрт нь оруулах саналуудаа гардуулж өгч байгаа байдал. Бид нар ингэсэн энэ хариуцлагатай иргэн гэдэг нэг аяа эхлүүлсэн. Энэ бол одоо яг энэ бичлэг бол Дархан аймгийнх байна. Дархны
эмэгтэйчүүд хариуцлагатай иргэн аянд нэгдээд орж байгаа байдал. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачилсан энэ хариуцлагатай иргэн гээд аянд бархуу нэгдсэн. Бархуу нэгдсэн юм уу? Зөв зөв. Ер нь бол аюул олон урлагийн ийм хүмүүс нэгдсэн байгаа. За энэ манай эмэгтэйчүүдийн холбооныхан ажлын албаныхан ажил дээрээ маска ойж байгаа. Манайх эмэгтэйчүүдийн холбооныхад иргэд уран бүсгүйчдийн нэгдэлгээд сургалтын төв байгуулсан. Би ирээд. Тийм. Тэгээд ер нь мөнхөөгөө үед энэ уран бүсгүйчдийн нэгдэл гэж сургалтын төвтэй байсан. Тэгээд сүүлийн үед нөгөө энэ сургалтын төв маань байхгүй бараг 30 жил болсны дараа яг тэр нэрээр нь буцаагаад энэ сургалтын төв ойдлын дээл ойдог юм ойдог сургалтын төв байхгүй яа. Энэ таны салбарууд уу? Тий, энэ ер нь юу бэлгийн юу ширхийлүүлээ явчих юу болчих. Яг энэ нөгөө үжин төвийн ундрагийн пост л энэ да. Энийг би шеэрлсэн байгаа юм. Хүчрхийлэлтэй холбоотой энэ эмэгтэйчүүдийн бэлгийн халтшгүй байдлын асуудал гэдэг бол бас одоо бидний хамгийн чухал ярьж явах хэвээр асуудал нэг ялангуяа сүүлийн үед баг насны хүүхдийн бэлгийн хүчрхийлэл аягүй их өндөр болж байгаа. Тэгээ тэр дэндүү тийм харамсалтай мэдээ шүү дээ. Ер нь бол тэгээд хүчрхийлэл үлдээд байгаа хүмүүс нь дандаа гэр бүлийнхэн гишүүд голдуу байдаг. Төрсөн аав нь, ойд аав нь те одоо аавгаах нь наах цаханч гэдэг юм уу. Тэр бол дэндүү амар тэгээд өнгөрсөн жил 10 сарын 11-нд дэлхийн охтын өдөр гэж болтой. Олон улсын охтын өдөр гэж болтой. Тэгээ өнгөрсөн 10 сарын 11-нд бид нар их хурлын нөгөө нэг чуулганы танхим нэг юм бүжин туулаа тавьсан шүү дээ. Энэ одоо манай хурлынхан чи яасан хүүхэлдэгээр тоглодог болоо юу гэсэн чинь тэр мундаг санаатай тавьсан байсан. Тэр бүжин туулаантаа бид нар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах санал ер нь бол энэ нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг тоо баримттайгаа тэр бүжин туулайг тавьсан байхгүй юу? Маш мундаг утгатай. Тэгээ уг нь энэ хаврын чуулганаар энэ эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт хэсэгчлэн нэмэлт өөрчлөлт орох ёстой. Гэтэл одоогийн яг нөхцөл байдлыг харахад энэ хаврын чуулган чинь нөгөө өөрөө богино их хурлын сонгуул болж байгаа учраас хоёрт гэх юм бол хаврын чуулганы үеэр нөгөө үндсэн хуулийг дагалдсан нөгөө хуулиудад нэмэлт өөрчлөлт орох асуудлууд нь голдуу яригдчих юм билээ. Тэгэхээр энэ хуулийн асуудал нэг жоохон тийм хүндхэн болчихж байгаа. Гэхдээ тэр манайх 5 санал өгсөн. Тэр эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Ер нь бол яг энэ хүчингийн гэмт хэрэг буюу эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд санал өгж байгаа юм л та. Тэрний нэг нь бол бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэлд одоо хүчирхийлсэн ийм хүмүүсийн ялын нөгөө санкц доод ял шүү дээ. Ялын доод хэмжээг дээшлүүлээ гэж. Энд чинь 2-оос 5, 5-аас 8, 12-оос 20 гэсэн ийм ялын санкцууд байдаг байхгүй. Тэгэхээр доод ялыг дээшлүүлээ гэдэг. Тэгэхгүй бол нөгөө хүүхд чи өөрийгөө хамгаалж чаддаггүй. Хүүхдийг хин нэгэн том хүн төлөөлдөг шүүхтэр тэр том хүн нь хамаатан нь нөгөө хүчирхийлсэн этгээд байдаг. Тэгэхээр энэ хүүхд ял энэ асуудлаас болоод хохирч ийн гэдэг ийм асуудал байгаа. Тийм байна. Тийм. Тэгээд ихэвчлэн ерөөсөө дээд ялгаар ингээд ял шийтгүүлжсэн тохиолдол ерөөсөө байдгүй. Тантай ингээд танилцж байгаа хүмүүс одоо энэ асуудлаар одоо хүчирхийллийн талаар байд юм уу эсвэл охтынхоо эрүүл мэндийн талаар байдаг юм уу эмэгтэй хүний асуудлын талаар аливаа Facebook руу ч ороод өрлөшин захиа махаа. Оо болов яах вэ? Энэний тулд битээр Facebook руу ороод. Тэгээд бас хүмүүс маань орж ирэх замын хаалган нийчлээ шүү дээ. Одоо ороод тантай шууд халбогдно. Тэгэхээр та бүхэн сонсож байгаа энэ ялангуяа эмэгтэйчүүд ирчүүч адилхан. Нийгмийн асуудал. Аав ээжийн асуудал буюу нийгмийн асуудал. Одоо энэ хүүхдийн асуудал ярихаар би нэг юмэг жоохон гайхтай. Энэ их хурлын 13 эмэгтэй хайжцсан. Альсвал одоо энэ эмэгтэйчүүд хайжцсан гэдэг. Тэгвэл аав нар хайжцсан юм бэ те. Энэ хүүхдийн асуудал гэдэг чинь эхнэр нөхрийн асуудал, аав ээжийн асуудал байхгүй юу? Хамтдаа хүмүүжүүлнэ, хамтдаа өсгөнө, хамтдаа хүүхдтэй болно те. Тэгэхээр хүүхдийн асуудал ярихаар эмэгтэйчүүд хайцсан гэхээсээ илүү дэрчүүд минь бас хаана байна те. Энэ дээр илүү анхаараач, илүү манлайлалтай байгаасаа гэж би зүгээр хүсдэг. Таныг яг өөрийн чинь хувьд боловсролын хувьд хаана яаж ямар сургууль төгссөн? Би тантай бол цэгц журам шудраг байдлын тухай ярихгүй. Тэр дөрвөө өөрөө энэ эмэгтэйчүүдийн том бүлэг хэсэг 10 хэдэн байгууллагууд дотроос хамгийн том нь танах Монголын гэдэг нэр. Үндэсний хэмжээнийх л та ялцчихгүй тийм. Тийм учраас тэр сонгосон байдлыг бодоод би тантай нэг тийм жижиг сажиг нөгөө доош хэмжээнд ярихгүй. Тэгэхээр боловсролын тухай сайн мэдмээр байна. Би багш эрхцүүч мэрэгчлээ. Биологийн багш мэрэгчлээ. Дараа нь Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийг төгссөн. Тэгээд төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Боловсрол бол дотооддоо эзэмшсэн. Тий.
Тэгээд ерөнхийдөө яг их сургуулаа төгсөхдөө би хуульч болъё гэж айгүйх боддог байсан. Тэгээд тухайн үед бол нөгөө хуулийн сургуультаа орж чадаагүй. Тэгээд багшийн сургуульд ороод багшаар төгссөнийхөө дараа хуулийн сургуультай заавал сурна гэж байгаа сурсан. Тэгээд ерөнхийдөө нэг юм эрх зүйч мэрэгчлээ. Гэхдээ иргэний нийгмийн байгууллагт бол бараг 15-6 жил дандаа олон нийтийн байгууллагаар ажилласан. Тий. Яасан сайхан олонныхоо төлөө 10 хэдэн жил явсан гэсэн үг. Яг Монголын саний холбооны гүйцэтгэх захирал байсан. Тий. Дараа нь сайтуудын ассоциац гэдэг одоо нөгөө сонин маань сайт боллоо шүү дээ. Тэгэхэд ийм сайтуудын ассоциац гэж бид нар байгуулад бас сайтуудын ассоциацийн тэргүүнээр нэг 6 орчим жил ажилласан. Та нэг эрх зүй хуулийн талын өндөр мэдлэг авчихсан шүү дээ. Тэгээ Монголд дээр нь одоо багш ярих илтгэх юм чадвар хүнд юм ойлгуулах дотоо сэтгэл таарлцсан проблем тийм ээ элдв юмыг илэрхийлэх чадварыг эзэмшсэн ийм хүн одоо миний эрж яваа ирээд бас зах зугаас нь олоод байгаа 100 хүнд одоо яг болж байна. За баярлалаа. Ямар магтаал. Тийм. Яагаад вөхөр одоо бидний үе одоо дуусчих шít. Дуусчих жоох. Ерөнхийдөө болоогүй. Гэхдээ бид бол ер нь одоо миний бодоход ер нь залуу үеийг түлхэж оруулж явах тийм эр зориг бас тийм эмгтээчүүдийг илүү их одоо төрж оруулах ийм эр зориг бидэнд хэрэгтэй. Ирж яваа цагийн дуг харж яваа цагийнхан дуулахгүй. Харж яваа цагийнхан дуулахгүй гэж нэг гашуун үгийг нэг нөхөр хэлсэн байгаа. Ер нь манай ард түмний хэлж өгөлдөө. Тэгэхээр одоо би та нартыг итгэж байна. Ер нь бол яг хөө би ингэж боддоо шүү дээ нэг ах. Ямар ч үед бид нар өнгөрсөн одоо ирээдүг гэж энэ 3 цагийн хэлхээсээр бид нар хүссэн ч явна. Тэгэхээр мэдээж ахмадууд нь залуучуудаа дэмждэг, залуучууд нь ахмадаа хүндэлдэг, тийм нийгэмдийг л бид нар бүтээх ёстой. Мэдээж та бүхэн бол хийх цаг үедээ хийсэн. Одоо ингээд залуучуудаа бас хийх гэж байгаа залуучуудаа дэмжиж байгаа тий. Тэгэхээр энэ бол ингээд ийм сайхан дэмжлэг, ийм сайхан одоо ноён нуруу, хатан нуруу ч юм уу тий олон байгаад ингээд залуучуудаа дэмжиж байгаа маш их баярлж байгаа. Гэхдээ та нар чи биднээс маш их сурах юм байгаа. Тий одоо суралцаад л явж байгаа шүү дээ хөрхөө. Их гоё зураг гараад ирчихэ. Тэгээ Янжмаг ба. Тийм байна. Оюун гоё юу? Тий оюун гой Янжмаг хоёр. Монголын эмэгтэйчүүдийг соёлтой боловсралтай сэхэтэн манлайлагч байх суурийг тавигчд. Тий. Оюун гойгоос би тэгээ. Нэг урлагийн чи ухаалч. Тэр нэг тэр толгойд нөгөө өндөр мэдлэг, тэр уран чадвар, тэр түүх гайхалтай шүү. Энэ Пагам Дулумгойг саяхан цагаатгсан. За. Пагам Дулумгой ч одоо энэ бидний энэ сонгох эрх те бидний өнөөдрийн энэ оюун гэрэл эдэлж яваа. Те өнөөдрийн Монголын эмэгтэйчүүдийг бий болгоход маш одоо үнэтэй хунамар оруулсан хүн. Гэхдээ 32 онд өөрөө сонгох эрхээ хасуулж байсан, ажлаасаа хөөгдөж байсан. Тэр нь шалтгаан нь ерөөсөө тайж гаралтай гэдэг ийм энэ эмэгтэйн тухайд гэхдээ бүр домог шиг зүйлүүд байдаг. Яг дөнгөж одоо Монголын ард түмэн өөрснөө нэг юм бичиг үсэг сурах гэж явж байхад энэ эмэгтэй 5 хэлтэй байсан. Герман, Хятад, Төвд, Орос ингээд 5 хэлтэй байсан. Гайхалтай. Тэгээ хаан сурсан Францд нь үлээ Германд. Тий, тэр Германы нэг одоо энэ дээр зураг нь байгаа. Жигтэйхэн том брендийн Chanel-ийн анх одоо Chanel өмсчихсэн эмэгтэй. Тий. Тэгээд тэр Германы 1868 онд ингээд анх гарч ирсэн сэтгүүлийн 1925 онд очиж ковер болж исэн эмэгтэй байхгүй юу? Тэгэхээр ингэ бодохоор биднээс бас их маш тийм үү юутай. Гайхалтай ард түмэн шүү дээ. Тий. Би бол зүгээр тэгж бодсон Пагам Дулум Нацагтарж гэж тэр үеийн одоо маш одоо өндөр боловсралтай сэхэтэн хосууд байсан. Хоёлоо хэлмэгдлэр нас орсон. Тэгээд магадгүй зүгээр цагаасаа эрт төрчихсөн тийм хосууд байсан бах те дэндүү өндөр боловсралтай учраас тэр нийгэм өөрөө хүлээн зөвшөөрөхөд бас хүнд байсан болов уу гэж боддог. Бас хүлээн зөвшөөрүүлэхгүй байх тийм бас нөхцөл байсан. Тий. Маш одоо цаанаас нь ер нь тэгээд энэ зураг штэ. Тий. Энэ Chanel гэдэг. Энэ уран зургийн галерейд нэг юм юу гарцсан байсан үзэсгэлэн. Тий. Энэ хараад байж та энэ нэг хувцсны донж тэр яг л одоо үеийн эмэгтэй байгаа зү тий. Тэгээд энэ нэг үс гэж тэгснэ энэ
юуг бүсийг нь хажуугаараа унжуулж интер тийм ээ. Тэгээ гарны тавилт мавилт мундаг шүү. Мундаг. Тэгэхээр энэ сайхан саруулсан ийм эмэгтэйчүүд гэдэг маань ер нь хэрэг дээр Монгол эмэгтэй хүн л гэсэн үг. Тэгээ Монголын одоо энэ эмэгтэйчүүдтэй холбооч энэ жил 96 нас хүрч байгаа шүү дээ. Үндсэндээ Монгол улсын тусгаар үндсэн хуультай нас чадсан байхгүй юу? Үндсэн хуулиар бид нар чи эрхээ баталгаажуулж чадсан. Тэгсэн. Тэгэхээр энэ 96 жилийн хугацаанд яг Монголын эмэгтэйчүүдтэй холбоо энэ 9 даргатай. Би 9 дэх дарга нь. За. Тий. Янжмаагүй 10 пагон тулам дарга бол ерөөсөө ганцхан жилэл байсан. Эмэгтэйчүүдтэй холбооны даргаар 25 онд тэгээд нөгөө Герман руу яваад гисэн. 24-өөс 25 онд байсан. Тэгээд дараа нь Янжмаагүй энтер болж исэн. Янжмаагүй ч 17 жил эмэгтэйчүүдтэй холбооны дарга хийжсэн. Удуулгаа ер нь гэхдээ энэ 96 жилийн түүхэн хугацаанд энэ хүмүүсийн тухайн үед одоо даргалж ирсэн энэ хүмүүс одоо Монголын өнөөдрийн түүх нь шүү дээ. Энэ 96 жилийн түүхэнд Монголын эмэгтэйчүүдийн байгууллага оруулсан хувь нэр маш өндөр байдаг. Пагмалм даргын үед бол одоо тэр бид нар чинь эрхээ баталгаажуулж авлаа тий бичиг үсгээ сураад эхэллээ. Тэгээ өөрөө эмэгтэйчүүд чинь боловсралтай бичиг үсгтээ болоод ирэхээр хүүхдээ сургадаг, нөхрөө сургадаг ч гэдэм юм уу. Тэгэхээр Монголын ард түмний бичиг үсэг сурахад Монголын эмэгтэйчүүдийн байгууллага түүхэн үргэлжлүүлсэн. За дараа нь одоо Янжмаагүй үед чинь дайны нөгөө цаг үеуд байсан тий. Тэр үед олон эмэгтэйчүүдийг нэгтгээд фронтод нөгөө хувцс материал ингэж оёж илгээжсэн. Тэр оёдлын одоогийн бүртөө үйлдвэр гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь энэ Янжмаагүй энтрийн эхлүүлсэн тэр бүртөө үйлдвэрийн суурийг тавьж ирсэн. Одоо энэ удал даргын үед чинь эмэгтэйчүүд бол сэхэтэн байх хэрэгтэй гэдэг. Үндсэндээ нөгөө бичиг үсгээс сурсан эмэгтэйчүүдээ сэхэтэн одоо дээд боловсралтай болох ажлыг зохион байгуулж хийж ирсэн, хоршоолох хөдөлгөөнийг хийж ирсэн. Тэгээд одоо Монголын ард түмэн мэддэг те нөгөө соёлын дутлахаа гэж. Тэ? Монголын одоо энэ нийгэмд бол ахуйн соёлын хувьсгалыг эмэгтэйчүүдийн байгууллагаар дамжуулж хийж тухайн үед их хүн эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой юм те хүүхдээ яаж хүмүүжүүлэх, үсээ яаж самнах юм, нүрээ яаж угаах юм, орон жилийн давуу нь ямар байх ёстой юм, гэрээ яаж цэвэрлэх юм, хоолоо яаж хийх юм, бүр талхаа яаж барих юм гэдгийг зааж ирсэн. Үнэхээр энэ бол том хувьсгал болж ирсэн те. Тэгэхээр энэ гайхалтай одоо домог болсон ийм мундаг эмэгтэйчүүдийн бас залгам чалаа нь холоо явж байгаадаа би бол маш их бахархдаг, тэгтээ их айдаг бас те. Одоо нөгөө өндөр боловсралтай хүмүүс одоо өнөөдрийн жишээ нь оюун гэрэл энэ эмэгтэйчүүдийн байгууллагт ирээд юу бүтээх вэ, юу хийх вэ те гэдэг асуудал аягүй чухал байгаа. Одоо манайх соёлын дотлогоо 2 гэдэг төсөл эхлүүлсэн явж байгаа. Эмэгтэйчтэй холбоо. Тэгээд уул нь бол яг 4 сарын 10 гэхэд би 21 аймгаараа тойроод дуусчихна гэж тооцоолж исэн боловч нөгөө коронавирус гарсан учраас 5 аймгаар яваад карантин гарсан. Карантинд орсон байна. Тийм тэгээд соёлын дотлогоо гэдэг эн чинь мэдээж яг ганц удаа яваад дуусах биш. Урт хугацааны багаар отоход бид нар 5 жилийн төсөл гэж харж байгаа. Энэ нь өөрөө эргээд хүмүүсээ мэдээлэлжүүлэх, мэдлэгжүүлэх тийм ээ. Бид бол одоо хин одоо юу гэдгийг баян үнэтэй амьдрал сайхан амьдрна гэдэг биш. Баялаг бүтээж амьдрдаг тийм хүмүүсийг бэлтмээр байгаа юм. Ирээдүгөө өөрсдөө ч тийм болох хэрэгтэй. Тэхийн тулд мэдээлэлтэй байх хэрэгтэй. Одоо бол бид нар чинь мэдээллийн 900-д амьдарч штэ. Тэ? Дэлхийн өмнөх хөгжлүүд бол магадгүй зүгээр одоогийн хөгжлөөс харьцангуй удаан байсан баг. Одоо бол зүгээр гэрлийн урдаар хөгжлийн асуудал яригч байна. Энэ технологи гэдэг юм чинь бол бүр маш одоо амар хурдтай хөгжиж штэ, тэ? Тийм болохоор хүүхдүүдээ, залуучуудаа, эмэгтэйчүүдээ, ээж нар, аав нараа бид нар ингээд илүү одоо юу гэдгийг мэдлэгтэй, мэдээлэлтэй болгоход өөрснийхөө яг чадлын хэрээр яг ажиллаж байгаа. 90 оны дараа энэ улс орн хэцүү байх үед ер нь хүүхнүүд авч явсан шүү. Би тэр адилхан нөгөө нэг ганцхан мунзаг гэж явж ирсэн. Гэхдээ даахааргүй юмыг чирээл тэр үүрч гарсан да. Одоо бол зүгээр ингэж боддtiin. Энэ яг миний л бодол те. Одоо 90 онд ардчлал гарч ирээд хүмүүс өөрснөө яаж амьд үлдэх үү гэдэг тэмцэл рүү орсон. Тэггүй юу те. Айгүйх ажилгүй болсон. За ингээд бүгд ганцхан амир угаараа явсан. Тэгээд аав ээжүүд болохоор зохинол нэг дээд боловсралтай болгочихъя. Хатуудаа дээд боловсралтай болгоё. За энэ эрэгтэй юм чи яг нэг машин барина, мал хариулна гэд хөвгүүд айгүйх хоош тавьсан. Магадгүй өнөөдөр одоо ингээд бид нар маш гоё нийгэмд амьдарч байгаа ч гэсэн бас маш хүнд нийгэмд амьдарч байна гэж үзэж байгаа. Яагаад хүнд вэ гэхээр өнөөдөр одоо энэ хүчирхийллийн асуудал, энэ гэмт хэргийн асуудлууд өөрөө хилээд өгч байгаа байхгүй бид нарыг ямар нийгэмд амьдарч байгаа вэ гэдэг. Магадгүй эндээс одоо энэ сүүлийн 30 жил Монгол улс магадгүй ээжгүй болцсон юм болов уу? Тэ? Энэ улс Монгол гэдэг улс чинь нэг айл штэ.
Тэ? Айл. Тий. Тэгээд нөгөө ээжүүд яасан ганцхан 8-нд гараа явуулсан. Хүүхдийн хүмүүжил гэдэг юм. Тэнд за хүүхд маань хоолтой нэг дулаахан гэрт байгаа. Тэ түлэн нүрсэн бэлдээд Ямар ч хоолын байсан бэлдээд хоолтой тавьсан. Гэт ингээд бүгд аав ээжүүд гараад явсан. Магадгүй тэнд байсан хүүхдүүд хэн болж өссөн бэ гэдэг энэ асуудал яригдахаар байгаа юм. Тэгэхээр одоо эргээд бид нар магадгүй одоо тэр нөхдүүдийн миний үеийнхэн л да голдуу те бид нар болон биднээс жоохон доошоо 30-аас 40-од насныхан ч гэдэг юм уу магадгүй энэ хоёр нийгмийн зарим нэг тодорхой золиосууд явж байгаа энэ насны үеийнхэн те тийм учраас энэ гэр бүл саллтын асуудал энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал энэ нийгэмд юу агаад байгаа маш олон асуудлууд бол гарч байгаа хаа гэж байна. Эрүүл мэндийн яамд маска хүлээлгэж өгч байгаа зүйл. Алей жоохон буцаад тэгтээ хараа. Чи сая энэ Улаанбаатар орсон байна. Тэгсэн шүү дээ. Тийм Улаанбаатар ороод ихэд бас яах. Тэгвэл Улаанбаатараа ороод үзэхэд өөрийн чинь ярилцлагатай энэ таах юм байна. За өөрийн чинь бичиж байгаа бүх мессеж юмнууд байна. 5 үгнээс танигдаад байна гэж нэг дуу байдаг штэ. Тийм тэрэн шиг манай завхны эмэгтэйчүүд ингээ маск байж байгаа. Тийм бүр энэ тэндэг өөр. Маск гойж байгаа хүмүүс болохоор зүгээр маск гойж ийн гэж хараад байгаа юм. Яг үндэ тэр чин цаана насраа үйл олон зүйл байгаа юм. Маш их хайр шингэж гин, хөдөлмөр, хөлс, хүч, цаг зав, тэ сэтгэл. Нэг жоохон охин бас нэг зүү утсаарч яатсан шүдэг лээ нэг маск гойж ийн гэж энэ чинь нэг өөр амар хөөрхөн. Манай охин маск гойсон шүү дээ. Аавда маск гойж өгсөн. Энэ 60,000 маск гэдэг бол өөрөө том тоо. За мөнгөөр үнэлэх юм бол одоо зүгээр л нэг удаагийн маскарны үнээр бодъё л да 1000 төгрөг гэж бодох юм бол энэ 60 сая 70 сая төгрөгийн асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө гол нь энэ олон сайхан ээжүүд, эмэгтэйчүүдийн хүчээр, хөлсөөр, сэтгэлээр энэ маскны юм гарч ирж байгаа. Тэгээд мэдээж бид нар бол яг одоо төрөөс мөнгө төгрөг авдаг ч гэдэг юм уу төсөв ямар нэг юм манай байгууллага бол байхгүй шүү дээ. Энийг гэр орноо ингээд хил хязгаараа хаах нь за эрчүүдийн хөвчлэн гаргасан шийдвэр баг. Тэр гэр дотроо маска зүгээд ямар ч халдваргүй байж чадсан өнөөдөр бид нэг ч хүнээ дотроосоо ол өвчлөл авсан байхгүй шүү дээ. Дотроосоо өвчлөөгүй байж байгаа энэ бол одоо аав ээж хоёрын мөн үү? Тийм. Ээж нар маань маска оёод тэгээ нэг нөхөр гайхаад байсан. Гэхдээ энийг чи худалдаж авах ямар хэрэг байгаа юм бэ гэдэг. Ер нь бол тийм байхгүй. Одоо эмэгтэй хүний зан Монгол Америкт ч гэдэг юм уу, Европт энэ цар тахал ямар аюулын түвшинд хүрч байна тий. За одоо сүүлдээ нөгөө маск зүүх хэрэггүй гэсэн хүмүүс одоо ойлгож эхэлж шít. Одоо маск зүүгээч гээд подолкноосоо альсвал одоо юу гэдэг нүүр гараа алчуураач болтугай ингээд тий оёод зүүгээд. Магадгүй тэр Монгол эмэгтэйчүүдийн ерөөсө давуу тал тэр байхгүй. Бид бол алгын чинээ давуу байхад амаа ингээ хамгаалчих хэмжээний юмаа өөрөө өөрснөө оёчих ийм чадaltaа. Энэ нөгөө соёлын довтлогоо гэдэг нөгөө соёлыг түгээгээд. Энэ залуучуудтай одоо энэ урлагийн одоо алдартнуудыг ингээд дагуулж явдیں۔ Тэгээ эдний ингээд өнөөдрийн хэмжээнд хүрсэн амжилт, манлайлал тий хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаар хүүхдийнхээ мөрөөдлийг яаж хэлэх талаар. Тэгээ энэ заал өстө дүүрдэн шүү дээ. Бүр ингээд маш гоё. Тэгээ өгсөн нэг дөр одоо сайхан цуглахаараа нөгөө нэг амаа цангад сайхан ярилцсан шүү дээ. Ярина. Тий хөрхий. Сайхан шүү. Тэр нүүдэлчин хүний бид бол нүүдэлчтэй. Тий. Суурин хотод орж ирээд нэг 50 60 жил болж байна шүү дээ. Наабл нүүдэлчин хүн. Тий. Гэтэ хотод орж ирж амьдралаа эхэлсэн. Тэг ингээ бодохоор энэ нүүдэлчин хүний гэргий буюу тал нутагт энэ хязгааргүй орчинд энэ улс төрийн том одоо РМ хоёрын нэг нь та нар болсон ийм сайхан хөв заяа бидэнд тохиодсон. Тэгэхээр Монгол ээжнэр, Монгол эхчүүд, Монгол эмэгтэй хүн надад бол их тийм ихэмсэг санагдтыг. Би ер нь гадны хүний дэргэд ингээд нунж дараа болцсон байж байгаа эмэгтэй хүн ерөөсөө хараагүй. Ер нь нуруунд цэхэл байдаг шүү дээ тийм. Монгол эмэгтэйчүүд би зүгээр нүдэндээ галтай. Бусад улс орны эмэгтэйчүүдээс хоёр чанар илүү байна биднэрт. Монгол эмэгтэйчүүдэд маш их төвчээртэй. Монгол эмэгтэйчүүд бол. Тийм байна тий. Төвчээртэй. Тэгээд дээр нь их ухаантай. Тэ? Ухаантай. Төвчээр гэдэг бол өөрөө ухаан юм байгаа шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр тэгтээ зарим нь бол нөгөө хитгэх төвчснээсээ болоод бас асуудалд ордог юм байна. Төвчээр гэдэг чинь хаана үрээд дуусах вэ гэдгийг бас мэддэг байх хэрэгтэй. Төвчээр гэдэг хүчирхийллэгч гэдэг юм уу, тэ? Одоо төвчхийн нэр биш. Тий.
Тий. Төвчгийн Гэтэл хүчирхийл гэдэг энэ маш хүнд одоо амьдралаар амьдарч байгаа мянган эмэгтэйчүүд байна шүү дээ. Энэ нөгөө бүжингийн чимээгүй хашгиран гинөө. тий. Тийм байна. Нөгөө чинь Энэ нөгөө их хурлын гишүүдийн ширээн дээр бид нар энэ хүүхдүүд маань одоо уйлж штэ яг үнэндээ. Хүүхэд яагаад уйлаад байгаа юм те? Хүчирхийл. Энэ бүжин чинь Монгол дээлтэй байна уу? Тийм Монгол дээлтэй. Энэ бүжинг нөгөө даунтаа хүүхдүүд идэв штэ. Тэдний аав ээжүүд дээр оюулсан. Дээлийн манах өөрөө ойсон. Тийм үү? Тий. Нэг хэдэн эмэгтэй байд юм ба. Би нэг 5 төл хэлгээд энэ MNB-гийн нэг юунд өгсөн. 5 төлөг нэвтрүүлэг явдаг штэ. Тий. Тэгээд тэрэнд би тийм хөөрхөн юу хийжээс ишиг хурга. Энэ ингээд цуглаан талбай дээр бид нарыг цуглаан зохион байгуулж ирсэн. Октын өдрөөр энэ хүүхдийн хүчирхийллийн асуудал гэдэг бол үнэхээр аимшигтай төвшөнд хүрсэн. Яг хүчирхийллийг бид нар ингээд хүчирхийл гэхээр зөвхөн хүчингийн эмтгэрийн тухай асуудал ойлгоод байдаг. Хүчирхийл чи өөрөө хүчингийн дээр нь хүчирхийлэл ингэж тусдаа. Хүчирхийл нь эдийн засгийн, бие махбодын, сэтгэл санааны эрүүл мэндийн гэж байждаг тий. Гэтэл одоо энэ хүчингийн эмтгэрийн золиос олж байгаа хүүхдүүд бол маш их нэмэгдэж байгаа. Эрэгтэй эмэгтэй. Одоо сүүлийн үед хүүгүүд айгүйх бас өртдөг болсон. Тэгээ бид нар хүүхдээ хамгаалахгүй байна л гэж хараад байгаа. Хүүхдээ тийм байна. Айхарч чадахгүй байна тий. Хамгийн хайртай юм аа. Ер нь бол хүүхэд гэдэг бол өөрөө нөгөө хамгийн аюулгүй орчин гэр бүл. Гэр. Гэтэл одоо аюултай болчиход байгаа юм. Яагаад тэгэхээр энэ хүчирхийлд өртсөн хүүхдүүдийн 85% нь дандаа ойрхоноосоо түрүүн би хэлсэн шүү дээ. Аав ах нь наах цаханж гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө хамгийн аюулгүй амар тайван амьдрах хэвээр газар нь аюултай болоод эхэлсэн байна. Өмнө нь хүүхдээ бид нар танихгүй хүнээс хамгаалдаг байсан бол одоо бид нар аав ээжээс нь хамгаалах шаардлага үүсчихэд байгаа юм. Тэ? Тэгэхээр энэ гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт одоо энэ уулан батлагдах ёстой л доо бид нар 96 оныхаа хуультай л одоо яваад байгаа юм. Гэтэл дэлхийн ертөнц минут секунд тэр өөрчлөгдөд ийм хурдтай явж байгаа бид нар 96 оныхаа гэр бүлийн хуулийг өөрчилж чадахгүй суугаад байгаа байхгүй юу? За яг энэ хүрээд хоёулаа нэг би тань кофе чанжиг. За. Тий. Зарим хүмүүс бас кофе өгөөгүй энэ төр гэсэн асуудал гаргасан байна. За. Тий. За тэгсэн би нэг хүнд бас нэг сүйтэй цай чанж өгсөн байгаа. Тэр энэ төр удахгүй гарах байх гэж бодож байна. Тэгээд кофе уух завсраа хоёулаа яг өөрийн чинь тухай өөртөө чинь илүү ойртой. Өөрөө нэг юм ярингууд л нэг мэдсэн чинь бүх эмэгтэйчүүдийн асуудал өөрч. Харин тийм аргагүй хамгийн дуртай, хамгийн хэрэгтэй, хамгийн зорж байгаа юм ярихгүй бол өөр юу ярилтай вүлээ. Энэ яасан мундаг гоё юу вэ? Аль болох болно, бүтэн чадна, хүрн, хийн биелэн хэмээн хэлж бай. Үг биелээ олдог юм а. Яасан гоё юу вэ надад чинь. Яг л тийм шүү. Тий. Одоо нөгөө Монгол ардын зүрцсэн үгнүүд байна шүү дээ. Маш одоо том афоризм би бол гэж боддог. Тийм шүү дээ. Зүрцсэн үгээр л ерөөхдөө хүмүүждэг те. Хоёр үгээр л хэлж. Тий. Хоёр үгээр л хэлж. Чи одоо уул үзээгөө хармаа шуугаад тэгээд уусаа. Тий. Тэр хүнийг хичээвэл заяа хичээнэ гэж. Тий. Чи айтайхан байхгүй юу? Чи хичээвэл заяа хичээнэ. Чи өөрөө хичээж амьдр. Өнөөдрийн коронавирусын үед маш тодорж шин. Тий. Өөрөө л хичээхгүй бол тэгэхээр хүн бүхэн хариуцлагатай л байх тухай асуудал байхгүй юу? Хариуцлага чинь нэг төрлийн соёл юм байгаа шүү дээ. Тий. За кофенд явъя. За тэгэн чамин. Чамин. Ер нь бол чамин амьдрах дуртай. Би гэргийгээ бас магтах дуртай. Тэгэлгүй яах вэ? Бид хоёр чинь хоёулахнаа л байгаа юм чинь юм. Бидний салаасан хөөхд шуухад илдв амтан садан зөндөөл бий. Бид бас салаа мөчрөн. Тэ манай гэргээ ингээд хавар болоод ирэнгүүт цэцэг ногоогоо ургуулад эхэлдэг. Гоё юм те. Одоо тэгээд энэ цонхон дээгүүр ингээд үрслэгээнүүд нь яваад ингээд байгаа юм. Тий. Манай нөхөр охин хоёр бас юу ногоо тарьж байгаа. Ногоо тарьна. Чи яагаад тарих вэ? Чи өдөрдөн зохион байгуулд юм уу? Манай нөхөр илүү хоббитай. Тэгээ охинтойгоо ингээд айгүй хөөрхөн ногоо тарина. Ер нь охинтойгоо маш их тийм юу яадаг. Эмэгтэй тийм байна. Эмэгтэй хоёр нь юм ургуулах дуртай юу? Ямар нэг юу яах вэ? Тий. Нэг тийм байх шиг. Би тэгтээ нөгөө цэцэг энэ төр тарахаар жоох айгаад итгий. Өчхгүй гээд. Ээж л. Айгаад идэг байхгүй. Тэгээ өчгөр чи ингээ амьд тасалж байгаа юм шиг санагтаад
жоохон хэцүү байд. Хэцүү тийм. За. Тэгээд энд нэг хөөх юм байгаа юм бол да энэ одоохон бэлэг дурслын чанартай идэлтэй. Тий. Хөөх юм тийм ээ? Хөөхөн. Тий. Тэгсэн чинь энэ Манай дундууга айгуу гоё байгаа байхгүй юу тий. тийм манай цэцэрлэг одоо сайхан болно. Энэ дунд нэг шашгүй байна. Тий. Энэ савн Хөөх. бараг хэрглэж болохоор Энийг хараа байгаа нөхөр чинь айгуу алга болчих. Алга болчиход хайр. Нэг ярьдаг нэг урга дээр нэг хүчүүл яана гэж одоо тарихаас айгаад идэв гэдэг шиг. Тэгтээ тарж байгаа л да. Тарж байгаа. Илүү би зүгээр бодтой жоохон тэтгэвртэй гарах ч юм уу те. Тэр үедээ одоо маш гоё цэцгнүүд тарина гэж бодож байгаа. Гэхдээ одоо нөгөө жижиг дунд үйлдвэр шүү. Тийм. Эмэгтэйчүүд тий одоо энэ нөгөө бичил бизнес жижиг дунд үйлдвэрлэлийг ерөөсөө эмэгтэйчүүд ихэнх нь хийдэг шүү дээ. Тий. Гарын доорх материалаараа маш олон янз юм хийждэг тий. Тэгээ энэ эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудал одоо энэ бичил бизнесийг дэмжих асуудал дээр нэлээд анхаарч ажиллах шаардлага байдیں۔ Тэгээ Монголд ч одоо гэртээ хүүхдээ хараа сууж байгаа нэг 98 мянга гаруй ээж байна. 98 мянга гаруй хүүхдээ хараад сууж байгаа тий. Тэгээд өргөтлгоос нэг 72 мянга гаруй ээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй нэг 110 гаруй мянган хүн байна тий. Тэгээд энэ 98 мянган ээж чинь нөгөө хүүхдээ төрүүлчихэд гэртээ сууж байгаа ээж нар шүү дээ. Тэгээд ууг нь бол ясал цэцэрлэгийн хүртээмж сайн байх юм бол тэр социализмын үед нөгөө 45 оноод ажилдаа ордог байсан ээж нар. Тэгэхээр эргээд энэ эмэгтэйчүүд өөрөө эдийн засгийн ажилдаа байх нь энэ улс орны хөгжил бас асар том хувь нэмэр оруулж идэг. Гэр бүлийн асуудал чинь ерөөсөө л нийгмийн асуудал тий. Тэгэхээр нөгөө хоёулаа зүтгээд явах нь эргээд энэ нийгэмд үүсэж байгаа тэр салалтын асуудал, хүч хэрхийллийн асуудал бүх юмны гол суурь нь ерөөсөө эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал. Тий. Би тэр та нар босгосондоо тэр нөгөө нэг цэцэрлэг хангамжийг дээшлүүлэхэд нэг мундаг хөдөлгөөн хийсэн шүү дээ. Тэгсэн. Тийм ээ? Тий. Манайх хийгээг баха. Манай өмнө нэгээр тий өмнөх тий. Тэгээд тэрэн дээр одоо албан байгууллагууд цэцэрлэгтэй болчлоо. Тий. Бас хүүхэд хардаг үйлчлэгээ явуулчлаа. Тэр хүүхэд хардаг үйлчлэгээ одоо хэвээр байгаа юу? Бага. Ер нь бол яг одоо энэ цэцэрлэгтэй болох нь эргээд ямар үр дүнтэй ач холбогдолтой вэ гэхээр одоо хүүхдээ бид нар чинь ер нь хүмүүжүүлж чадхаа байцсан юм биш үү? Ингээд альсвал аав ээжтэй орхио явчихдаг тий. Ажил хийхгүй бол мэдээж болохгүй. Тэр чинь амьдрах хэвээр. Тэгээ ажил хийхээр хүүхд харна гэдэг бол аюу одоо том асуудал байдаг. Гэтэл ясал цэцэрлэгийн хүртээмжтэй байх юм бол хүүхдэд тэнд өгчөөд сэтгэл амар ажиллаа хийгээд явах юм бол гэр бүлдээ чи өөрөө тий хувь нэмэртэй, улс нийгэмдээ ч хувь нэмэртэй мэдээж гэртээ суугаад байх нь стресс одоо уур бухимдлаас ахуулаад олон асуудлыг бас дагуулж идэг тий. Тэгэхээр нийгмийн амьдралд оролцоод ирэхээр энэ өөрөө бас сайн зүйл л тий. Тийм учраас энэ хүүхдийн ясал цэцэрлэгийн асуудал ялангуяа ясал ерөөсөө байхгүй шүү дээ Монголд. Дээр үед бол байсан 24 цагийн ясал цэцэрлэг гэж хэлсэн тий. Нэгт өдрөөгөө 5 дахад авдаг. Тий. Бүр тийм байсан. 24 цэцэрлэгт өгөн шүүхээр нэг айдаг байсан. Ээжээс ордоочдаг. Гэхдээ тэр үед тэр ясал цэцэрлэгийн багш нарын ухамсар, хариуцлага, ёс суртахуун маш өндөр байсан. Тэ тэр хүүхдийг хүмүүжүүлж байгаа. Тэр чинь аав ээжээсээ 4-5 хоног хол байгаад ирж байгаа хүүхд гэдэг чинь тэр хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал гэдэг аюул чухал юмнууд яригдсан. Ер нь бол бид нэг л юмны хоёр тал. Тий. Амьдралын, нийгмийн тийм учраас хоёр тал авь адилхан тэгш хэрэгтэй. Тэгтээ нөгөө тэгш ирэхээ юу гэж ойлгож байна гэдгээ бид бодмоор байгаа юм. Ихэнх эрчүүд ч гэдэг юм уу голдуу нөгөө тэгш ирэх гэхээр өөртөө нь барьцаал те өнөөдөр чи хоол хийвэ маргааш хоол хийн ч гэдэг юм уу те альсвал одоо юу гэдэг чи их тэнлээ би баг тэнлээ гэдэг ч юм уу гэж ойлгоод байгаа юм. Альсвал дарга болох ч байгаа нэг хэдэн хүүхний асуудал гэж ойлгоод байгаа юм. Гэтэл эн чинь зүгээр л эрэгтэй үнийнүүдээр асуудалд хандах, эмэгтэй үнийнүүдээр асуудалд хандах. Тэгш ирэх гэж те айл гэрийн аав ээж хоёр эхнэр нөхөр хоёр ч гэдэг юм уу те хоёулаа асуудлаа шийдэхдээ аль альтаа ярилцж байгаа шийддэг тий асуудлаа чинь ганцаараа шийдэд байх биш ер нь бол энэ хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой гэр бүлд бол маш олон асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тэгш ирэх гэдэг бол дарга болох гэж байгаа ч юм уу барьцаад байгаа асуудал биш ээ тий зүгээр л асуудалд эрчүүд юм өөр болсон шүү. Өөр болсон ер нь яг дээрдэж байгаа. Одооны залууч бол бүр өөр. Тий. Биднээс бас нэг жаахан 80 зантай штэ. Тэр нэг эмэгтэйчүүд нь бас хүлэн зөвшөөрсөн. Айлын одоо
өрхийн тэргүүн гэдэг нэг тийм юм зүүчгээ тэрэндээ халдахгүй байдаг. Бид бол яг л адилхан. Тийм. Бид нар ч адилхан хүмүүс. Нэгээд хайрлах хэрэгтэй. Адилхан хайрлах хэрэгтэй юм шиг байна. Эрэгтэй хүн гэдэг бол тусдаа юм биш шүү дээ. Яг адилхан хүмүүс байхгүй юу? Эмэгтэй хүн чинь хүүсийн хавьд бид нар өөр болохоос биш адилхан сэтгэн, адилхан хийж чадна гэд бүх зүйлийг хийх байхгүй. Тэгээ одоо бол ялангуяа өмнөх одоо дээр үед бол эрчүүд илүү нөгөө одоо барь чадалтаач гэдэг юм уу тийм байж амьдрал ахуйгаа авч явдаг байсан бол одоо тархины виртаа ижиж амьдрал ахуйгаа авч явах ийм нийгэмд бид нар амьдарч шүү дээ. Бидний энэ улсыг удирдах явахад Монголын эмэгтэйчүүдийн оруулсан бас улсыг зөв удирдуулсан бас ард түмний хайрлах хайрыг төр засгийн ард түмний хайрлах хайрыг үргэлж бий болгож яадаг эмэгтэйчүүдийн оролцоо хэрэгтэй байна. Хуучны сайхан түүх байна бид. Янжмаагва Жанжны гэргийн Янжмаагва 52-аас 53 онд энэ улсын тэргүүн байсан. Үндсэндээ Монгол эмэгтэй төрийн тэргүүн хийж ирсэн. Тухайн үед чинь Монгол Ардын хувьсгалт нам гэдэг Чоосонгаа нөгөө талигаач болоод тэгэхэд Янжмаагва намын Монгол Ардын намын одоо Монгол Ардын хувьсгалт намын ерөнхий нэр бичгийн дарга байжгаад тэр үед чинь нам өөрөө энэ улсыг удирддаг байлаа шүү дээ. Нэг намтаа тэр тогтолцоо нь өөрөө тийм. Тэр үед Чоосонгоо ууд болсны дараа Янжмаагва энэ улсыг удирдах байсан. Тэгээд ер нь бол яг энэ ардын хурлын тэр үйлэгчдийн 24% нэмэгтэйчүүд байна гэдээ бүр хуультай байсан. Тэр үед ерөөсөө энэ эрчүүд асуудлыг аягүй сайн харж энэ эмэгтэй хүний асуудал гэхээс илүү эмэгтэйчүүд энэ асуудал эмэгтэйчүүдийн нүдээр энэ асуудалд хандах асуудлыг хийжсэн. Гэтэл өнөөдөр одоо бид нар 20% квотын асуудал яригдаад байдаг. Тэгэхээр энэ шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд орно гэхээр дарга болох ч байгаа нэг хэдэн хүүхнүүд л гүгээд байгаа биш. Эмэгтэйчүүд орснороо энэ нийгэм, эдийн засаг, улсад оронд ямар илүү эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэг өнцгөр харж сурмаар байгаа юм. Сурч эхэлж байна. Одоо би ч гэсэн бас өөрийнхөө бодох хэмжээгээр, чадах хэмжээгээр ярьж л байгаа. Бид суралцах ёстой. Сурах ёстой. Бидэнд 100 хүн хэрэгтэй гэдэг би нэг ийм баримлыг үргэлж яриад байгаа л да. Тий. Энэ бол очир болдын баримл. Бид өнгөрсөн 30 жилээ. Түүнээс урагш олон зуун жилүүдийг эргэж харж байгаа мөч өнөөдөр. Тэгэхээр ийм одоо байдалд одоо эргэж бодрол болж байгаа, эргэж ухамсарлаж байгаа, ойлгох гэж байгаа энэ үед эмэгтэй хүнээ бас тийм хэмжээнд бодох хэрэгтэй байна. Тэгээ улс төрд эмэгтэйчүүдийг гарахт нь нэлээд сайн дэмжиж туслаад гарсныхан дараа эрчүүдтэй ижилхэн хариуцлага тооцдог. Тийм л байна. Тий. Гарахт нь бол дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа. Яагаад тэгэхээр улс төрд эмэгтэйчүүд орох гэхээр нэг хүнд асуудал байдаг. Монголд мянган боловсралтай мундаг эмэгтэйчүүд байгаа. Яагаад тэд ордгүй юм бэ гэдэг эдийн засгийн асуудал үйждэг. Эмэгтэй хүн чинь өөрөө нөхөн үрждэг хүн штэ. Бид тий хүүхдээ гаргаад суухаараа эрчүүдээс хоцордог байхгүй юу? Гэхдээ одооны хүүхнүүдийн мэдлэг боловсрал мундаг байлгүй яах вэ? Бид бол одоо зүгээр бие биенээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдгийг л боддог баймаар байгаа юм. Залуучууд нь ахмадуудаа хүндэл, ахмадууд нь залуучуудаа хүлээн зөвшөөр, эмэгтэйчүүдэд дэмж, эмэгтэйчүүд нь бас эмэгтэйчүүдэд дэмж, эмэгтэйчүүд нэрчүүдээ хүндэл гэдэг тий. Гэтэл бид нар одоо яаж юм гэхээр нэг юм барьцаадч гэдэг юм уу зарим тохиолдолд энэ эр хүн учраас, энэ эмэгтэй хүн учраас гэж хандах биш. Энэ адилхан хүн шүү дээ гэдэг өнцгөр ярьж хандаж ойлгож сурмаар байгаа юм. Тэр үед Герман төгсөөд ирсэн Багам Дулмгай тийм ээ. Тэр мундаг хүн анхны дараа үндсэн хуульд тийм ээ. Тэр үндсөөл баталцаад 5 эмэгтэй байсан тэрний нэг нь. Тэрний нэг нь тий. Тэгээд ийм өндөр төвшний ажлыг хүлээж авч явж байгаа өөрөө одоо энэ үед бас яг шин цаг ирж байгаа, шин тоол эхэлж байгаа үед энэ эмэгтэйчүүдийн байгууллагыг том байгуулгын олон байгаа шүү дээ. Энэ эмэгтэйчүүдийн голлох байгууллагыг ингээд удирдах явж байгаагийн хувьд ноён нуруутай сайхан тэгээд одоо зүгээр миний ой танд үлдснээр өнхөөгөө шиг сайхан удирдаад баярлалаа. Тэгээд эмэгтэйчүүдийн дуу хоолойг өндөрт гаргаарай гэд би нэг 100 хүний эрэлд явсаар байгаа. Тэгээд өнөөдөр одоо энийг танд өгнө гэж. Тэгээд энэ 100 бол юм нэг шагнад биш. Гэхдээ энэ хитгэл миний хувьд битэрийг үзэж байгаа хүмүүсийн хувьд энэ 100
тэмдгийг зүгээд явж идлээ. Зөөгийн нэг байна гэж бол за тэгээ болоо. Тэгээд асуудал дуусчихна. Тэгээ би танд энийг зүгээдгээд за энэ үхэ авцсан зөөчнэ. Баярлалаа. Том хүндэтгэл, том итгэл байна. Тий. Ямар ч байсан өөрийнхөө мэдээж ажиллаж чадах нөөц, мэдлэг, тэ хүч бүх зүйлээ зориулах болно. Монголын эмэгтэйчүүдтэй холбоо гэдэг энэ бол түүхэн байгууллага, тэ үнэхээр Монгол улсын одоо тусгаар тогтнолтой энэ нас чацуу энэ байгууллагыг бас удирдах боломж надад олдсон. Энэ бол бүр нэр төрийн хэрэг гэж би боддог. Мөнхөөгөө одоо Багамлан дарга, Гэрэлсрүүн дарга, манай Дашаа дарга гэдэг одоо Монголын эмэгтэйчүүдтэй байгууллагыг удирдах гэсэн 9 хүний 5 8 цэрүүн бидгийг. Тэгээд бүгднтэй нь би их холбоотой байдаг. Бас одоо асуух зүйлүүд ч олон байдаг тий. Тэгээд бид нар бол тэр хүмүүсийг хүндэлдэг байх хэвээр. Ер нь бол хайрладаг байх хэрэгтэй. Хүний нас гэдэг бол богинохон шүү дээ. Тийм учраас бид нар биеийг маш сайн хайрладаг, хүндэлдэг, дээдэлдэг. Одоо тийм л баймар байгаа юм. Тэгээд ялангуяа яг хоо эмэгтэйчүүд гэд ярихаар эмэгтэйчүүдийн асуудал бол бүх юм аа гэж, бүх асуудал юм аа гэдэг. Тийм учраас илүү эмэгтэйчүүд хүчтэй байх хэрэгтэй. Мэдээж одоо бол оюуны бираараа Монгол эмэгтэйчүүд нэг тийм бусдаас дутхааргүй ч юм уу тийм хэмжээнд хүрсэн. Гэхдээ яг үндэ өнөөдрийн нийгэмд бас Монгол эмэгтэйчүүд асар хүн ачаа өөрч явж байгаа. Энэ ачааг нь хөнгөлөхөд бас эрчүүд маань тусалдаг байх хэрэгтэй. Тэ? Өнөөдөр ажлаа 9 хоногоо гадна гарч ир болж гэрт орж эм болж ийн гэж манай одоо ард түмэн ярьдаг те тэрэн шиг ийм Монгол эмэгтэйчүүд бол бас нэлээд тийм хүндхэн ачаа үрж явж байгаа учраас энд бол одоо бас туслахын тулд өөрийнхөө чадах мэдэх зүйлээрээ хүчээ бүх дайчилж ажиллана гэж би бодож байгаа. Тэгээд өмнөх энэ түүхэнд үлдээс нь том өчнөө сайхан түүхүүд өнөөдөр миний үлдээх түүх бас юу бах вэ гэдэг дээр одоо бид бас ажиллаад яг ингээд өөрийнхөснийхөө хэмжээнд бас ажлуудаа зохион байгуулад явж байгаа. Магадгүй тэрийг мэдж байгаа хүмүүс байхад мэдэхгүй байгаа ч маш олон хүмүүс байгаа. Тийм учраас эмэгтэйчүүдийн асуудалтай холбоотой хүүхдийн асуудал, гэр бүлийн асуудал гэдэг бол энэ өөрөө энэ улсын асуудал юм байна. Тэгэхээр цаашдаа энэ гэр бүлийн асуудал руу илүү онцгой анхаарч, хүүхдийн асуудлуудаа илүү хариуцлагатай хандаж энэ аав ээж тэ эрэгтэй эмэгтэй хүн гэхээсээ илүү эцэг эхийн үүргээл бид нар сайн биелүүлдэг одоо хүлээдэг баймаар байгаа. Тэгэх юм бол хүүхдүүд маань элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд бол өөрсөө бүтэн л өсдөг тий хагас өсөж байгаа хүүхэд бол хагас л өсдөг сэтгэл нь. Тийм учраас хүчрхийлэлд өссөн хүүхэд бол хүчрхийлэгч болдог. Бүтэн амьдралд өссөн одоо хайрын дунд өлгийдэж өссөн хүн бол тийм л хүн болдог. Тэгэхээр бид нар хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэх үү? Энэ нийгмийн эзэдийг бид ямар хүн болгож төлөвшүүлэх үү гэхээр ерөөсөө л энэ аав ээжүүдийн л асуудал юм байна. Тийм байна. Бага бүх болцоогоо дайчилж өөртөө байгаа өөрөө амьдрах чадварыг өөр хүүхдэд суулгаж тийм ээ. Одоо энэ коронавирус л биднээс ястаа мундаг шалгалаа шүү. Энэ хэмбэ гэдгийг дэлхийг сорж шүү. Дэлхийн хүмүүс хинэн хэмбэ гэдгийг сорж байна те. Яг энэ цаг үед бол монголчууд ямар хариуцлагатай те ямар одоо хумсартай байгааг ингээд дэлхий харж шүү бид нэг те. Үнэхээр төр засгаас ч маш сайн арга хэмжээнүүд авж гин. Төр засгаа хүндэлдэг нь бас энд харагдаж байна. Үгэнд нь орж гин, өөрснөө хумсартай байж гин, хариуцлагатай байна. Би тэр оюутан гадаадын оюутан нэг Монгол оюутан хоол хийгээд гисэн чинь гадаадны оюутны нэг нь ээжигээ санчтай гэдээ уйлсан гэхэд надад дотор бодогдсон. Бид бол өстой ховор эмэгтэйчүүдтэй хаанч явсан хоол чинь биднийгээ хаанч явсан дулаан хувцас оёод өгчихнэ. Ирчүүд нь ямар ч хүйтэнд гараад атомолоо хөгөөд ирч чадна. Тий ямар ч бэрхшээлийг даваа гарчин налгар тайван. Тэгэхээр Монгол гэдэг бид бол цөөхүүлээ те 3 сая 200 маа цөөхүүлэх нэ. Тийм учраас бидэнд бас одоо юу гэдэг өвдөөцөөс уламжилж өгсөн сайхан чанарууд байна. Эргээл бид нар хадгалаад явчихад бол хаач алдахгүй л гэж хэлмээр байгаа. Тэгээд Италид ч гэсэн нэг залуу гэртээ нөгөө монголчуудыг ирээд амьдраараа орон байрнуул гээл те. Тэгэл чадхаараа л биеиндээ тусалж байна. Мэдээж одоо энэ засаг төрөөс бас гадаадд байгаа иргэдээ авчирж байна те. Энэ бол нэг хүний аим гэдэг бол энэ улсын тусгаар тогтмол оршихуйс оршихуйн тухай асуудал яригдсан шүү дээ хүний аим гэдэг бол. Гадаад тугаан хүмүүс өгшөөхөл аваад ирмээр байна. Танч уян дээр байгаа морьман цөөхөн байна. Цөөхөн тийм морьман цөөхөн байна. Тэгээд бас асуудал их байдаг юм шиг үлээ. Энд ингээд тэр олон хүнээ бас хаана байршуулахаас ахуулаад нөгөө агарын тээврийн
хэл гэж юм байдаг тий. Тэр нь өөрөө зорчих боломжтой боломжгүй бүсүүд байж идэг гэд олон л асуудал байгаа. Гэхдээ бас шийдээд боломжоор явж байгаа учраас болох байлгүй дээ тийм ээ. Таны үйлсэд Монголын бүх эмэгтэйчүүдийн үйлсэд сайн сайхныг хүсье. Ингээд энэ удаагийн яриа битэрийн сайхан сэтгэлээр дууслаа. Нутагт нэгтнээ одоо санаж өгүүлж яваа тэр их орлогоо зүтгэж байгаа хүмүүсийн тухай тэгээд ихийн сайхан сэтгэлийг сонслоо. Баярлалаа. Намайг бас урьж оруулсанд маш их баярлалаа. Тэгээд түрүүн хэлсэн бид бол цөөхүүлэх нэ. Түүнээ маш их хайрладаг байх хэрэгтэй. Хамгаалдаг байх хэрэгтэй. Ялангуяа одоо бид хүүхдүүдэд илүү хүн болгож хүмүүжүүлэхэд илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Мэдээж хүн болгон төгс байдгүй алдаа оноо байдаг. Гэхдээ юун дээр алдаж болохгүй вэ? Юуг бид те онож болох вэ гэдгээл боддог баймаар юм л байгаа юм. Тэгээ асуудлыг алсаас биш оройсоо хин нэгнээс биш өөрөөсөө айж бид нар сурах хэрэгтэй. Тийм учраас тэр надад тэгсэнгүү миний ядуу амьдарч байгаа ч гэдэм үү миний тэгж амьдарч байгаа хин нэгний буруу гэхээсээ илүүтэй би өөрөө яаж энд хичээх вэ гэд тэгээд эзэгч ивэл заяа хичээнэ гэж сайхан үгээр одоо төгсгий яриагаа. Тэгээд маш их баярлалаа. Танаа гэр бүлд танд олон те танаа гэр бүлд сайн сайхныг хүсье. Баярлалаа. Халан гаднаа хайрын дотроо Монголын хүүхнүүд, Монголын эмэгтэйчүүд. Баярлалаа. Баярлалаа. Тэгээ сайхан кофе чанж өгсөн маш их баярлалаа. Кофе. Гой кофе.